Халаалт, халуус, бохрын герман шимтэг. Bauhaus компани. За хоёулагийн одоо ирсэн энэ удаагийн хотхон маань бол бусдаасаа бас арай өөр байна. Төмөр каркасаар баригдсан. Тэгээд байрлалын загвар дизайны хувьд ч ихсэн бас өөр юм байна. Ерөнхийдөө бол энэ хотхны хувьд л барилгын хийцэл нөгөө NCD группийн төмөр каркас юм араантай. Тэгэнгүүтээ тэрийгээ дулаалаад тэгээд нөгөө гадна дотноос нь одоо нөгөө битүүмжлийн хавтангуудаа ингэж хийгээд тэгээ гадна талаасаа дахиад ингэж дулаалчихж байгаа. Энд чинь бүр дулаалга гэх юм бол за одоо баг миний төгөөр дотор ханддаг чи ингээд нэг төө орчин байлаа гэж бодоход ахаа дараачаас нь тэр 15 20 санжи тэр хөөсөн дулаалга явчихаар эн чинь нөгөө дулаан алдалтыг эрс багасгаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 180 м квадрат энэ одоо байшин жишээ 18 кВт-ийн 100 ингээд цахилгаан зуух тавьчихж байгаа. Тэгэнгүүт 18 кВт-ийн цахилгаан зуух маань одоо үндсэндээ нэг 9 кВт-аар л ажиллаж байна гэсэн. Одоо гадаа юу гэдэг нэг хасах 10 15 градус орчим байхад энэ нэг 9 кВт орчмоор ингээд ажиллаж байна гэсэн. Тэгээ зуух маань ингээд нөгөө байшин дулаанаа сайн хадгалаад байшингийн дулаан алдалт бага байх юм бол цахилгааны зардал ч гэсэн хэмнэлттэй л гэсэн юм эндээс харагдаж байхгүй. Тэгээ манай компанийн хувьд бол энэ хотхон дээр за цэвэр усан хангамжин дээр нөгөө ган даралт сав гэдэг нөгөө түрүү хотхнууд дээр үзсэн тэрийг шийтсэн байгаа. Тэгээ эднийх чинь бас нөгөө хүндийн шугам хоолойнд нөгөө цэвэр ус нь дулаалгатай халаалттай тийм одоо шугамар цэвэр усаа түгэж байгаа. Тэгээд бохир дээр нь болохоор бид нэр энэ айлын хувьд бол ингээд нөгөө тусад нь шийтсэн байгаа. Яг тэгэхээр нөгөө бохирын системд холбогдох нөгөө боломжгүй заавал ноцоос шаардаад байсан учраас ноцоос хүүгээр ерөөсөө шийдсэн шийдэл бол энэ айлын хувьд бол нөгөө бохирын системийн тусад нь Германы Клерхен буюу бактери үржүүлэгч гэртээ бохирын систем тавиад ингээд шийдсэн. За одоо бүгдээр айлынхаа гадаа үндсэндээ нөгөө цэвэрлэх байгууламж тийм ээ септик систем гэж ярьдаг. Тэрний одоо хажууд байж байна. За энд болохтой зэрэг лагийн удаг, тунгаагуурын удаг, тэгээд цэвэрлэгээний буюу шингээлтийн удаг гэдэг нэг хоногт нэг 500 литр одоо ахуйн бохирыг цэвэрлэх боломжтой юм цэвэрлэх байгууламж байна. За тэгэнгүүтээ энэ маань нөгөө тог цахилгаан ашиглахгүй Германы бактери үржүүлэгч гэрийн тусламжтайгаар ахуйн бохирыг цэвэрлэнэ гэсэн үг. За тэгэхээр яг гол одоо давуу тал нь юу гэхтэн зэрэг одоо эн чин газрын гүнд нэг метр 80 орчимд суудсан байгаа. Доошоогоо нэг 4.5 метр гүнзгий. Тэгээд нөгөө хүлтэлтийн гүнээс доош явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ айл одоо юу ирсэн ирээгүй бохир нь хүлдэхгүй байж ах хэрэгтэй тийм үү. Тийм утгаараа ингээд жоохон гүнд суулгасан. Ийм одоо ахуйн бохирын септик систем гэж байна да. Халаалт, халуус, бохрын герман шийдэл Bauhaus компани. Энэ нөгөө төмөр каркас нөгөө барилгачин бол нөгөө он удаан жилийн настай нөгөө нэг одоо гал хөсгөний аюул байхгүй гэл энэ чинь давуу тал айгүй юм хэлээ шүү дээ. Тэгэл хүмүүс ч ерөөсөө нөгөө захиалгаа энэ хотхон чинь тэр чигээр тэр NCD группт нөгөө төмөр каркасныхаа зургийг гаргуулаад захиалгаа өгөөл тэгэл тэрийг авчраад усарчдаг. Хийцлийн хувьд ч ер нь амар л юм шиг. Энэ айлын хувьд одоо бойлер дулааны систем нь одоо крашнда байрлалсан байна тий. Тэгэхээр өрөөний зохион байгуулалт ямар нэг одоо тийм хэмжээ одоо метр квадратаас хамаарат байрлах газар нь бас тусдаа байдаг уу? Тийм байж болно. Одоо жишээ нь зарим хотхнууд дээр чи ингээд нөгөө тусдаа гэр дотроо үйлчлэг өрөө гэдэг ингээд хийцэн байна. Энд бол нөгөө зай талбайг ашиглаад нөгөө гаражийн хэсэгтээ энэ 100-аа байрлуулад гаражаас одоо айл руугаа ордог энэ хэсэгтээ халуун усны нөгөө одоо халуун усны бойлер байрлуулсан байна тийм ээ. Тэгээд одоо бол нөгөө барилгын ажил эд явагдаж байна энд. Тэгээ одоо дотор энэ нөгөө бүтцүүдээ ингээд хан маань юмнуудаа суйрлуулад ингээд хийчих юм бол тэгэл засал масл орж ирэл тэгэл энэ айлч одоо ер нь тэгэл 12 сарын дунд мунд гэхэд ер нь тэгэл энэ байшинт орохоор л юм байна шүү дээ. Шгэлтэнд орчих. Та сая тэр том өрөөнд механик аргаар ингээд дулааны температур контролдсон тэр удирдлага. Одоо хэдүүлээ тэрийг очиод үзье. За энэ ч бол одоо жишээ нөгөө механик
өдөр цаг минут температураар тохируулж болдог юм удирдлага тавьчихсан. Тэгээд өнөөдрийн хувьд бол одоо яаж ийм вөхөр нөгөө дотор засал энэ юу барилгын ажил явагдаж байгаа учраас температурыг нэг 17 градусаар өгсөн байна. Одоо байшингийн температур нэг 12.5 градусаар ажиллаж байна. 5 дахь өдөр өдрийн 3 цаг 50 минут болж байна. Тэгээд энэ ингээд нөгөө цаг өдөр минут температураар тохируулаад тэгээд 100% удирдах гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө тогоо үндсэндээ 15-аас 30% хэмнэнэ гэсэн. За энэний дараа чинь боловсронгуй хувилбар нь бас гарч байгаа. Тэр нь болохтой зэрэг Wi-Fi орчинтой нөхцөлд гар утаснаас аппликейшнээр удирдана гэсэн. Халаалт, халуус, бохрийн герман шийдэл Bauhaus компани.